тэрүүс бисэ хорон хөдөн наттай. радио гэдгийг бол дэмий ухаан санааны дэмий нутгуудад Угийн мада радио гэсэн юу гэсэн бидэн мэдхгүй шүү. яаж нөвтрүүлдэг, яаж хийх хүний үг доогийг сонсдог юм мэдэх зүг их сони юм байсан. Би бол өвөр Монгол орны Монгол радиогийн үүсгэн байгуулсан хүн юм аа. сэтгэл байна. Хүчрээс айхгүй тэрээс явж л байна. Хэрв энэ шингээжгээд гинтхэн зогсчихдаг юм уу? Дэрвэл энэ дээрс нь очоо хоёр хүчтэй алгадвал тэрвс ингээд эргэжчихдэг байсан. Тоолгийн нэвтрэл бол малчид бүр тэн дээр дүүг нь бол таруулаад тавьсан. Эжэдэ бол надад хөдөлгөхгүй. Чаган толлоо маслаа. Монгол даа хүмүүс сонсч юм. Тэр өнгөцөнд ягаад нэг араж болоод. Одоо манай элдаа басан чинь одоо носон гож усуу дөрөнд дагаад хааябл тэр араж өгсөн сонсон. Хэдэн үеийн Монгол аражуу ажилтнуудын зүхрийн шигээ хамтаар чармаснаа сайнаар манай нэвтрүүлэгчүүд одоо өөрийн нэг ур авьяасан бадруулах ийм нэг сайхан жавшаантай болоод ирсэн. Ингээд бол өнгөрөлтэй гэж бодогдож байна. Өвөр Монголын аражуу хорё. Өөдлөн дэвшиж улам сайхан одоо дэлхийд цацагдж олон монголчуудын чихний сонор болж. Ингээд бол одоо ийм байдлыг би олж үзээд сонсоод бол одоо чин сэтгэлээс ихээр баярлж байна. та бүхнээ үүсгэж байгуулсан таны хочргоод ирсэн энэ яруу сайхан юуси цаашид та бүхэн нь өсөрдөрхөөр сонсогчдод баталдахгүйгээр сайхнаар нь авч явъя гэдэг амлалтыг өгье. Эрхэм хүндэт үзэгчдээ самбарын сонин дэлгэч маань та бүхэнтэйгээ залгаж байна. За ингээд өвөр Монголын ардын аражуу нэвтрүүлгийн хороо байгуулагдсан 60 жилийн ойдоо зориулсан нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Ингээд дээрх хугацааны дэлгэчэндээ бол одоо манай одоо нэвтрүүлэг дээр бол Монгол аражуугийн анхны үеэст ямар шиг байдалтай явагдаж байсан гэсэн манай Ахмууд аражуу үйлсч маань одоо мөрлөн саатжуул ярилцлаа өгсөн. Тэгээд одоо нэгэнтэй шин жуун, шин чаг үе хүрчүүл аражуу маань бас шинэ хөгжилтийн шатандаа явж байж байгаа юм. За ингээд энэ ариун хүмүүсийг байлдан дагуулж байгаа ариун гişиг дарга, элвэрэл даргыг хүндэтгэн тайлснаа өрье. Тэр хугацаанд одоо бид нууцсан ярилцлаа. Одоо манай Монгол аражуу одоо тэр үест анх эхлэхийн үест ямар шиг байдалтай явагдаж байсан гэсэн тэр тухай одоо манай Ахмууд настан бүр мордын саатсан тэгээд тодорхой бас бид нууц ярьж байгаа. Ингээд ариуны сонссон бол бодож авахгүй байна. Тэр үест тийм хүнд машин аваад явжсан гэсэн тэр чагууд бол өөр нэгэнтэй бол 60 жилийн донд бол одоо нэгэнтэй ингээд өнгөрцөн байна. Тэгэл одооны аражууны байдал зөвхөн ямар шиг байна адарга. Миний нэг ойлголтоор бол энэ түрүү дээр багш нар ярьсан бүх юм том байсан. Хүнд байсан. Тэгвэл тэгэхэд ажлынх нь байр бол том соёлтой, ажлынх нь байрынх нь засаг захиргааных нь байр суурь доош. Хүнэн цөөн байр суурь доор ийм байдлын доор хүнд нүсэр хэцүү алуунд бол ажиллаж байсан байна. Энийг сонсоод намайг наасан дөргөл манай энэ үе ямар сайхан бай. Тэр бол ганцхан энэ эднээс сурвалжилдаг машин ондог том. Хэдэн хүн давнаад аваад явжсэн. Манайх бол одоо тон жижиг ирсэн. 52 цэг юм уу? Одоо юм болсон. Тэрнээс бараг. Одоо ийм болсон. Одоо бол энэ ойрдоос ингээд үтсэн чинь энэ дотор бол энэ микрофоныг ингээд шаачгаад шууд ингээд сурвалжилж байгаа. Их амархан болсон. Ингээд энэ дээр найруулсан. Ийм маягтай. Ядхад энэ машин чэнэг үл их дүгм гэхдээ чадахын нэг өндөр болсон. Тэр үед бол чадахын доор гэхэд машины бие нь маш том. Ингээд их зүдэртэй. Жишээл бол одоо ингээд
Энэ нэг зүйл. Хоёрд нь одоо зам харилцаа юм уу? Тэгвэл одоо энэ олгомж юм. Цалин олгомж юм. Энэ бүр доо. Тэгээ тэр хүмүүс бол тэр үест бол тэг жавж гэж юу бодсонгүй гэжтэй. Тэр үе сэтгэлээр баясангүй. Сэтгэлээр цадгалаа явдаг. Одооны хүн чинь сэтгэлээр цадгаан байсан. Гэрс цадсан сэтгэлээ цадгаан байсан. Тэгэлээ одооны хүн шаардлагыг өндөр. Нийгэм гэх юм уу? Гэр бүл гэх юм уу? Одоо энэ гадгаадтай. Одоо гадар биеэсэн гадна байгаа энэ гадгаад нөхцөлд бол их дээгүүр шаардлагатай байна. Тэгэлээ энэ их шаардлага тохируулж араажуу бас хөгжихгүй байхын арга. Тэг холын бодохын талаас одоо манай араажуун дээр орчмын одоо өөрчлөлт гэж ярих юм бол аль талаараа илүү өөрчлөлттэй байна. Наадын өрөөний араажуунд ажилласан 11 жил мөн 11 жил гарыг энэ хугацаанд бол Монгол араажууг нь том чухал учир их ач холбогдолтой учруудыг өнгөрүүлсэн юм а. Одоо яг төлөв жишээлээд хэлэх юм бол 1997 оны үсэд манай араажуу одонд гарсан. 97 онд одонд гарсан. Одноор сочиг болоод Өвөрмөний Монгол араажуу бол ойр орчим нь 53 улс орныг бүрхсэн байж. Тэгэхээр бол манай араажуугийн хүлээн авч сонсогчдын хүрээвч бол ихэр өргөжид хэлсэн байж байна. Бүрхэснээс бүрхэлчлээг бол одоо бүр сонсод ийлэх юм уу? Ийлэх нь одоо хатан дээр агуул одоо буулгаж хүлээж авбал сонсох боломжтой. Сонсох боломж. Тэгвэл 52 өөрөөр хэлбэл энэ араажуу хэрвээ 53 улс орн. Араажуу хэрвээ дагуулуудыг хүлээж авдаг араажуулын бол авна гэсэн. Аас твэр гол төсн одоо 53 улс орны бол бүрхсэн байж. Одон гараад энэ хамт бидэн бас одоо энэ 2000 онд энэ төв хороноос хэрэгжүүлсэн Төвөд Шинжаангийн инженерийн хэрэгжүүлсэн. Ингээд бол манай Өвөрмөний Монгол араажуу бол өдөрт уулын 13 цаг нэвтрүүлж яснасаа одоо уртад гагаад өдөрт 18 цаг 15 минут Дэлхийн сонирыг нэлээсэн дэлгэр Монголын соёл Монгол араажуу. Одтай сансраар чуураадсан одонгүй орчлонгийн хэл Монгол араажуу. Монгол араажуу мөнхийн зуря. Монгол түмнээ энхийн ураа. Өвөрмөний ардын араажуу хорооны Монгол нэвтрүүлэг эхэлснээр 60 жил зориулав. Өвөр Монголын ардын араажуу хороо байгуулагдсан 60 жилийн ог баярлан бэлэглэх самбарын сонин дэлгэж өргөлжилж байна. Араажууны гавд өсгөл энэ 60 жилийн туршдууд бас нэлээд хэдийн явц үйл өнгөрөөсөн байдаг үү тийм байна. Яг ууднууд одоо яг тэгээс эхэлж ингэж хэлж болно шүү дээ. Яг бүр байсангүй тийм үү Монгол араажуу гавд 50 онд одоо одоо энэ 60 жилийн хураанг бол би юм нэг дөрөвдөлтэй. Жишээлбэл 60 жилийг алхаж ингэж явхад 10 жилийн самуурлыг аргаа хийчихвэл энэ 60 жил одоо энэ өөр нэг балуурхай чи ямар ч болов нэг өөр байна. Энэ гүүр байна. Энэ гүүр байхгүй бол бас давж ирэх. Тэгэл энэ соёлын авсалын 10 жилч бас нэг гүүр нэг хэсгээр очиж. Англаа 60 жил явцад би бодоод байсан юм дөрвөн шовтлолттой юм уу гэсэн юм дөргөл. Хамгийн дөрвөнийхэн шовтлол нь тгийн шовтлол. Хүчгүй. Араажуу гэсэн юм огт байгаа. Тэр бол сүртүү багш юм уу энэ одон гэрэл багш юм уу одоо цаашаа бас чулуун багш юм одоо гэх юм. Эд нь бол тгийн шовтлол. Билүүсэн хүмүүс. Тэрний дараа бол багын шовтлол. Бүх юм баг. Аюу хөдөлгөөч баг. Зэрэг тушаал нь баг. Дугааны юм чи көжи юм шүү. Дугаал одоо нэг салаад эснэ. Одоо сүүлээрсээ хэлтэсгэн нөгөө л хэлсэн. Өдрийн сонирмос тийм болсон араажууч юм. Ингээд багын шовтлыг бол биелүүлж. Бас л нэг үеийн хүн биелээ барсан. Буурайгийн шовтлыг бол өнгөрөөсөн. Ингэж бод. Бороо. Яг тэ өөр араажуу, өөр хөлний араажуу. Хойл бол хятад хэлээ араажуу. Дооч баялаа. Их хүчигч баялаа. Бүх юм баялаа. Эглэр одоо орцуулах хэрэгтэй. Өөрөөр зохиомжтой өгнөө бол тийм онцлог шүү. Тэглээг буур. Энэхэн дараа бол одоо шинжилтийн одоо энэ боомдыг шотлж. За энэ шинжилтийн боомдыг шотлаад энэ араажууны хүмүүс бас тавьж бас юм байна. Шинжилтийн шат үе одоо ирээд анхны шинжилтээр биелүүлээд байх үе.
Одоо намаагаар төлөөлсөн. Оюун дээр нь ирээ суусан. Одоо юм айда. Дээр зогны сүүлчийн үеэр 얼마나 알아줘야 오지도 그 신선도 이 이래다니 술처럼 만에 얼마나 알아줘야 하타라는 아질로 투름 예부터 능림다 만에는 아질 때딘 오지로 늘 다른데 두신 사람 질르지 내arlı지 납투로 졸았 다음을 리고 셜은 일자 다시 아는 거로 들은 일인 목차물을 들고 있으면 두신 것부터 그러면 우리만을 알아줘 하라거나 들은 사람이 노릇이 봤어. 이런 애만 안에 술을 저렇게 봤어. 만에 단어 두름지 신의 일들 마신 들으면 폭탄 신질지 어질지 이것 때문에 바탕을 안에 우리만을 알아줘 하라. 그래서 을토를 아직 들으시다. 잡을 오질서 잠줄세 오래 보실 틈 잡다 Өөр Монголын ардын араажуугаар байгуулагдсан 60 жилийн ог баярлан бэлэглэх Самбарын сонин дэлгэч өргөлжилж байна. Эдгэрийн тэнд одоо ямар гадаг ажиллаж байгаа талаар одоо бэлэн оносын ажиллаж байгаа. Манай араажуу бол цаг үе дагаж байгаа бүх талаар хөгжих хэрэгтэй гэж байна. Ингээд одоо шинэ жуунд ортноос шин бидний ийм нэг хэдэн ажил хийсэн юм. Уулын одоо 2002 оны 5 дугаар сарын 1-ээс эхлээд манай Монгол араажуу Улаанбаатар хотод бол бүх утгараасан буус юм аа. Ингээд бол одоо манай бүх улсын хөвчөнд авч хэлбэл одоо харь улсын гадаад улсын нийслэлд бүх утгаараа буусан амтгч чуун тод үндэстний араажуу болжээ. Энэ учраас Монголд одоо нэг төв сонсож байна. Одоо нэг учир нь бол одоо нэдэнэ 11-р сарын 19-ний өдөр манай Өвөр Монголын Монгол араажуу халуурал гэж байгуулсан. Мөн тэр өдөртөө манай Өвөр Монголын Монгол араажуугийн сүлжээгийн бол нөөсөн байж сая 19. Араажуу холбоолол бол одоо хаашийн холбоонууд жишээлбэл бүр манай доошон хушуу аймаг дөө. Манай энэ бол голд холбоол. Дээрээс доош. Манай орон аймаг хушуу. Тий. Ингэж холбоолсон. Энэ бол голд хөндлөн биш. Тэгвэл одоо тэндээс нь одоо ариун мэдээг амбул ингээд шууд хангана. Одоо мэдээг хангана. Ямар харамж байна уу ингээд. Тэр харамжныхан тэр шатнд хүрээгүй. Зөвхөн мэдээ араажуу холбоолыг байгуулсан гол санааг юм бол хоёр талын утгатай юм аа. Жишээлбэл одоо манай Өвөр Монголын Монгол араажуу холбоолын дээр 30 хэдэн гишүүн араажуутай ч та. Энэ дотор одоо манай Өвөр Монголын араажуугаар төлөөлүүлсэн, одоо толгойлуулсан аймаг хотын 14 аймаг хотын араажуу орж иж байна. Мөн одоо Малжих хошуудаар төлөөлүүлсэн бас нэг Херод араажуу хороо энэ холбоонд орсон байж байна. Энэ холбоолын журлаг гэсээр хоёр талын журлагтай. Нэгд нь бол одоо манай Өвөр Монголын Монгол араажуунд авч хэлэх юм бол манай үндсэн шатны сонсогчдод нэн сайн илчлэхийн төлөө. Өөрөөр нь одоо манай зөөх хэмжээндээр бүрхэгчи улам чангатгааж хөлөө навагт сонсогчдын улам илүү татахын төлөө. Нөгөө нэг талаар нь авч хэлвэл хошуу шинэ араажуунд авч хэлэх юм бол тэдний гажир орныхаа нь ваагл суртал чилгээ бол нэг чангатгаахын төлөө. Өөрөөр хэлбэл тэр нэг явчин өвчөн дотор бүрхэж явчин өвчөн дотор ваагулж ясна хөрөө чараагаар үргэлтгэгээд манай араажуугаар дамжаад манай араажуугийн бүрхүүчийг ашиглаад нэг өргөө хөвчөнд ваагуулж нэг сайнаар гадагш ваагуулах энэ нэг хоёр талын журлагтай ажиллаж байна. Энэ дээр бол одоо Монгол ажиллах нь мэдээ тийм ээ. Мэдээний талаар голдуу харж байна. Мэдээ тэгвэл гүнзгий мэдээ. Тэсэн мэдээ энийг голдуу хийж байгаа. Тэгээ өнөөдөр манай одоо мэдээний гэлтсийн захирал хас шүү бай. Тий, манай Монгол араажуугийн дэд захирал мэдээний нэвтрүүлгийг хавьж хамаарж байгаа хас сууж захирал. Миний бодлоор ийм нэгэн горвын талын хөврөл гарчээ гэж. Өөрөөр хэлбэл хөврөл гэж нь горвын талаар хөгжжээ гэж хэлж байна. Нэгдүгээрт нь бол мэдээгийн бол нэвтрүүлэг болоод дамжуулах чанараар бол түргэн болжээ гэж. Өөрөөр хэлбэл нэвтрүүлэх нь манай мэдээгээр бүр шууд нэвтрүүлж байна. Дамжуулах бол манай сони мэдээгийн тэр даруйдан дамжуулахаар барах. Сони мэдээгийн жиргээр дамжуулах энэ чадварыг бүрдүүлж байна. Энэ бол нэгдүгээр. Хоёрдугаарт нь уулгийн талаар бол манай нэвтрүүлж уулгуул нэн өргөн болсон. Өөрөөр хэлбэл нэвтрүүлгийн өрөөнд бид энд юу болж байна? Нэвтрүүлэг тэн нэвтрүүлж байгаа хооронд нээрлэгч энд нь бичээд ингээд бараг тэнтэй хамтан ийм нэвтрүүлэг
ийм хэмжээ болсон. Энэ бол уулгийн талаар өргөн болсон. Гүншийн талаар нь авчвал бид нь одоо бол мөдөөгийн зөвхөн ийм нэг мөдөөгийн дамжуулахаар барахгүй. Энэ мөдөөнөө тохойтой манай өөрийн сэтгэж, манай өөрийн үжил танил, манай өөрийн үжил санаагаа бас өнтэй хамт дамжуулж иймэрэг. Жишээлбэл 2008 онд Бээжинд болсон Олимпикийн уралдаан дээр манай Жаншабын өдрийн тэмцээнд төрөө авсан ч гэдэг. Төрөө авахтай зэрэг Жаншабын нөхөр одоо Ямсгатын чихийн үсэг манай сурвалж ирсэн байна. Тэр доор нь сурвалжлаад наашаа тэр доор нь мэдээлсэн гэж. Тэгвэл бас одоо жимдэгчдийн Олимпикийн уралдааны үсэг манай их жонх энэ блэ мөнгөн жимс одоо авах үсэд манай Монгол араажны нэвтрүүлэг бол тохойн үсэд яг хөөгтийн эрдэмж нэвтрүүлэг явж байсан. Ингээд бол шомын нөхөртөд тохойн талбараас нь манай хөөгтийн нэвтрүүлэг шууд нэвтрүүлэг уцаар авч одоо шоми бас Ямсгатсэн мөнгөн жимсээс дутуугүй Ямсгатж ягаад мөнгөн жимс бол одоо саяхан болсон ямар уралдаан дээр бол албан тал амжиг тэр дараагийн одоо яг ачтайг өөрийнхөө болж штэ 1997 оны үед Өвөр Монголын араажаа хороо одоо анхудаа ингэж нийгэм нийтэд хандаж ажилтны хэсэг энэ дээр бий бол одоо манай хамт бүртгэн 30 шахан хүмүүс бол Өвөр Монголын араажууд ажлын одоо ховоор авч ингэж ирсэн байгаа штэ. Чихнэрэн саяхан дараагаар бас ирсэн Горн морбол манай сонин мөдөөний нэвтрүүлэг бол одоохондоо морбол Өвөр Монголын араажгийн сурвалжлагч анчхал Монгол араажгийн сурвалжлагч одоохондоо одоо үүсч бай болж байгаа сонин мөдөөний хөрөг явцын одод авахыг талаагаас манай одоо сонсогчдоо хамгийн шин сургыг хамгийн шин сонин мөдөөгийг дамжуулах одоо ийм нэг хөдөлбөрөөр ийм нэг өрчмтэй одоо ингэж явж байна гэж бодож байна. Морбол миний өөрийн одоо хамгийн гүн төрөгдөл хэвээр. Тэгэхээр шууд нэвтрүүлгийг бол одоо энэ халамжлал утастайгаар нэвтрүүлэх анхны дөрөвийг дөрөөлсөн хүн мөн ч хожимын залуучуудыг дөрөөлүүлсэн хүн насан баг. За өнөөдөр наавч ирсэн байх юм. Одоо ер нь тэр хамаг анхны шууд нэвтрүүлгийг хөтлөжсэн үеийг бас сонсомоор байна. 99 онд байсан тийм үү? 98 он. Тэгээ эхлээд яг там бол одоо 1 сарын хугацаатай дуршин. Энэ жоохон одоо яадаг энэ ингээд нэвтрүүлэхийн үед хүмүүс яаж хүлээж авдгийг гэдэг дээр их л одоо магадлал өөр өөрийн бас нэг л бас яхаа эргэлзээ байсан. Эхлүүлээд бодчихсон одоо хүмүүс утас ирэхгүй яадаг гэсэн бэлээ. Энэ чинь хамгийн анх энэ гар утас хүмүүстэй дэлгэрээд ер нь хөдөө орон нутгад утасаар ярих боломж ихсэн байдлаар найдаж хийсэн нэвтрүүлэг болохоор чинь утасаар нэг их ингээ ярихгүй усрал одоо дэми болчихно гэж. Тэр үеинд ямар хэмжээнд байж юу анх тэр орой нэвтрүүлэгч бас л одоо яадаг үлээ гэхэд бас 5 7 8 хүн утас ирсэлдэ. Тэгээд дараах нь баг нэг гаргийн дотор өгөхөд л одоо бүр хүмүүсүүд их хүлээж авч их сонирхож их оролцсон. Тэгэхэд заримдаа малчд ямар хэмжээнд тулж иж уулын орой дээр гараад тэр гар утас нэвтрэхгүй одоо тэр хошуун дээр нэвтрэх гар утас байхгүй юу? Уулын орой дээр гарч ингэж тусгай манай нэвтрүүлэгтэй холбогдохын тулд уулын орой дээр гарч ингэж ярьж исэн. За одоо тэр үеийн одоо манай Өвөр Монголын араажгийн шууд нэвтрүүлэг одоо түгээгүй юм чинь ингээд маш л хурдан төгсөндөө тэрний дараагаар одоо манай залуучууд сайхан дөрөвтэй хийж авлаа. Тэгээ манай Чимбаатар, Тутанхаар одоо ингээд одоо манай Алимаг нь манай Соёл цэцэг гин манай Сүмбэр гин ингээд манай сургаалтуу энэ тэргээд одоо манай үеийн нэвтрүүлэгчид маань үнэхээр сайн гарамгаа ажиллаж байна. Өнөөдөр одоо сайхан дурсгалтай агшин болохоор би бас нэг зүйлийг энэ та бүхэнтэйгээ сэтгэлдээ хаваалцъя гэж бодож байна. Араажууд бол би холбоо шүлгээрээ ирсэн. Холбоо намайг хөтлж араажуунд ирүүлсэн. Манай Монгол арааж өгсөн холбоо бичсэн. Тэр холбоогоо би уншиж энэ эрхэм та бүхэнд юу болгоё. Сэтгэл бол эрхэм Монгол төмнийхэн бэлэг ухаанаар Эрдэмт Монгол элэгтнийхэн агуу хөдөлмөрөөр эхшиглэн ярих шидэт жигүүртэй Монгол арааж өмнө энэ дэлхийд дуурсан цураах нь үнэхээр бахархал да. Мартаж болохгүй Монгол соёлоор төмнөө баясгаж мандан бадрах сайхан өрөөлийг ардаасаа тосч наран сарны хэлхэн уянгалах найртай дуугаараа сайхан Монгол арааж өмнө хижээд хиймэртэй дээ. Алган дээрэн араажууга нандгийн жавь да. Агуу Монгол алдрын шүтэн өрөө жавь да. Амжилтын дуулан үйлсийн багтан дээдж жавь да. Алтан дэлхийд тэнгэрлэг соёлоо мандуул жавь да. Манай Монгол араажуу мандан бадрах болтугай. Өвөр Монголын ардын араажуугаараа байгуулагдсан 60 жилийн ог баярдан бэлтгэх Самбарын сонин дэлгэж өргөлжилж байна.
근데 энэ одоо манаас яг хандлагчтай одоо үргэлжлэн бол одоо арааж уулыг ингэжсэн. Одоо бас үргэлжлэн 60 жил явхад бол ямар хандлагаар ажиллана вэ гэж сайхан бас ярьсан. Тэгвэл энэ хандлагаар бол одоо улам бас та нарын одоо үүрэг бол бас хүнд байна гэсэн үг ээ. Ингэж ажиллахгүй болохгүй юм байна. Ингэж ажиллахгүй юм бол ариун шиг дараагийн хэлсэн чигээр янаас ирж байгаа энэ соншин манай бэрэн гэж болчихгүй. Барьж иднэ. Барьж иднэ. Сонин гарч ирээ. 10 жил тавлаа. Арааж гарч 50 60 жил. Тэрвээс гарч ирээ 40 жил тавлаа. Ангаа санаа амар давчихсан нэг харсан дээр ард чон давчих байна. Юу ихлээр сүлжээ. За энэ сүлжээ гарч ирснээр барахгүй бас 3 сүлжээ нийлнэ гэж байгаа. Телевиз, сүлжээ, гар утас 3 нийлнэ гэж байгаа. Манай үздэг тэр компьютерийн тэр дэлгэч дурын нэг юм бол. Тэр бол буудалд очсон ч гэртээ хайрсан алуунд очсон хаач гисэн байдаг тийм нэг юм. Чи тэрийг аваачаад одоо товчддаг юм аваачаад залгалаа. Тэр үгүй. Одоо ийм бол нэглэр араажууд тэр игнэнд байхгүй юм шүү дээ. Манд их даралт байна шүү дээ. Тийм даралт. Түлээ манаас одоо энэ манаас ямар сурвалжлал хийгээгүй ч шүү дээ. Манаас ямар зүгээр суугаад тарих амраад байж байна. Энийг бод. За энийг бодох үед гарах замыг бод. Яа юу гэх юм бэ? Одоо шин нэг ирнэ шинжилт юм уу? Шилжилт юм уу? Биелүүлэхгүй болохгүй болж. Энэ талаар бол одоо гардаж ихлээд бол нэгэнтээ бас ариун ажлуудыг хийцэн байна тийм үү? Тийм сүлжээ бол одоо манай сүлжээ гэдэг сүлжээ байна одоо. Одоо сүлжээ 3 сүлжээ. Манай сүлжээнд гарцсан. Арааж бол Монгол арааж сүлжээ. Хятад арааж уус нэг өөр сүлжээтэй. Зүгээр нь утга урлах сүлжээ. Монгол сүлжээ. Энэ дотроо Монгол арааж бол Монгол сүлжээнд дээр байгаа. Нээвэл одоо үргэлж. Тэгэлээ сүлжээний одоо араажууны хувьд бол одоо та сайхан хэлж та нэгэнтээ ийм нэг одоо араас уу нэгэнтээ чон эрттэй гэж. Тэгдэм л бас болж манай арааж бол ингэ сонсч байсан. Араажуу бас одоо сүлжээн дээр танай сүлжээн дээр бас харсан. Бас нэгэнтээ юу оруулсан байсан. Бас үжиж бол жураг оруулсан байсан тийм. Энэ бол манай гарах замааны хөлөө ингээ оршин харгаа болох нь уу алж байгаа санаатай. Тэгээ болж одоо ингээ сая хөлөө үний газар руу тавьж штэ. Телевиз юм уу сүлжээний газар руу тавиад хайдгээд андах бочаад байсан. Зандахгүй бол бас нэг авах. Одоо юм аа. Ингээд чарамайж байгаа ингэж орон. Араажуу сүлжээ бол араажуу юм уу телевизийн бодуулахында улсын яханда жаа гэж байхгүй. Бүх дэлхийн ил газарт манай араажуугийн нэвтрүүлэг бол шууд буюу ханда давтамжаар болох олсон болно. Иймээс бол хамгийн төд төргөн уул нь бол араажуу болохонд сонин мэдэнэ энд ил талдуулах хамгийн төргөн хамгийн хурдан юм байсан. Үе сүлжээ гарч ирсэн одоо сүлжээ болох араажуугаас бас хурцтайгаар болохонд сонин мэдээгээ нэвтрүүлдэг юм ханда шин магийн ханда хэрэглүү болсон. Яг малчин тараачны хаваас авч гэдэг одоо араажуугаан бол бас уулын хитхэн адилхан тэр сайхан сэтгэлээр үнэлж хүлээж авч илээ шүү дээ. Бас ариун настай яг тэр нэг 60 хэдэн настай 70 хэдэн настай хүмүүс одоо хэлж одоо нүдүүл үжих юм байцаа бас нь араажуугаан түшээ. Юу нэг насан араажуугийг ингээд сонсож байгаа бол одоо боллоо гэсэн. Манай Монгол араажуу одоо малчин тараачийн хандаа малчин тараачтай үйлчилж байгаа нэвтрүүлэг бол одоо хэд дээр байж та. Энэ донд бол бидний шингөөж нэвтрүүлж байгаа нэвтрүүлгийн чанарыг баталж байгаа малчин тараачны харин нэвтрүүлэг гэж байна. Мөн энэ хан дагуудын бидний шууд нэвтрүүлэг одоо малчтын орончлог нэлээд зүгээр энэ танд үйлчлэгж байгаа гэж шууд нэвтрүүлэг байна. Энэ бол өдөр бүрийн одоо өдөө хойно өдрөвн цагаараас 5 цаг болын 50 минутаар явагддаг. Энэ дотор бол бидний одоо үйлдвэрлэлийн мэрэгжил, үйлдвэрлэлийн үйлчилгээ, одоо эрүүл мэндийн үйлчилгээ, одоо энэ хуулийн үйлчилгээ, бүх талын үйлчилгээ хангаж явах юм аа. Энэ тохой манай одоо тус нэвтрүүлгийн хавьдаж хамаарж байгаа эрхлэгч болоо юм нөхөр бас ирээсэн тийм. Малчин тараачны нэвтрүүлэг бол 50 хэдэн жилийн нэг хуучин нэвтрүүлэг. Манайс нь хуучин нэвтрүүлгийг хагаад шилдэг програм, шилдэг нэвтрүүлэг болгоно. Өнийг үүрэг дараас юм манай нэг үеийнх нь үргэлж байгаа шүү дээ. Имаас нь малчин тараачны нэвтрүүлэг хийнэ 2005 оноос эхэлж нэвтрүүлэгдөө одоо нэвтрүүлгийн хамаа бүхий ажиллагааны эдүү битээ санаачлагтэй өрнүүлж нэвтрүүлгийнхөө нөлөөлөх хүчний үргэлтгэж үйлчлэг чанараа чангахад шилдэг нэвтрүүлгийн нөлөөлөх хүчинтэй бой болгож эхэлжээ. Өний одоо санаачлагаас одоо яг гардаж хийж байгаа. Тэгвэл одоо малчин тараачид хандуулсан одоо шууд нэвтрүүлэг гэж одоо сая манай дарааг ярьсан танд үйлчлэг жоох шууд нэвтрүүлэг. Энэ танд үйлчлэг жоох шууд нэвтрүүлэг бол одоо шинэ зуунд орчны дараагийн манай Монгол араажгийн бас их давшилтын үр дүнгийн нэг гэж хэлж боллоо. Ягаад гэхээр 2000 оны 3 сарын
нэмэт нэвтрэлгөө өгүүлсэн танд дэвшлэг шууд нэвтрэлэг бол өнөө жил одоо яг 10 жилөө нугтиж байна. Одоо 10 жилөө нугтиж байгаа өнөөдөр бол манай нэвтрэлэг бол одоо хөдөн төмөн биенгийн сонсогч хүчин төгөлдөр хуульчин өгнөтэй. Малчин тариачтаа хуул дүрмийн талаар бас гүйчид өргөн өвчнө үйлчлэг хангаагч хэд битэн нэвтрэлэг болоод явж байгаа шүү дээ. За танаас энэ ер нь одоо та нарын энэ сайхан тэрмэд бид үсэн энэ сайхан дэлгэж программыг одоо бас манай сонсогч сайхан хүлээж авч байна. Ер нь өнөөдрийн энэ мануудын ярилцлагаа танд өдрөөс олон сонсогч хүрэлцэн ирсэн. Энд одоо Монгол улсын оюутан бас хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Намайг Харсран гэдэг. Би одоо Монгол улсаас ирээд одоо Өвөр Монголын их сургуульд суралцдаг. Бидний хувьд бол нөгөө жинхэнэ багшаараа дамжуулж их сонсдог болсон л да. Яагаад тэгэхээр түрүүчийн өмнөх үйлрлийн хичээл дээр манай жинхэнэ багш маань хичээлийнхаа дундуур 1 цагийн одоо радио сонсгодог байсан. Одоо бидний хувьд ч гэсэндээ нөгөө Монголоос ирж суралцаж хятад хэл дээр үзэж байгаа гэдэг утгаараа хятадын мэдээ болон хятадын зарим юмыг ойлгох нь дутуу гэдэг л дээ. Тэрийг одоо радио сонсснороо монгол хэлээрээ шууд ойлгож байгаа. Тэгээ шууд ойлгож хүлээж авч байгаа нь болохоор илүү сонирхолтойгоос гадна илүү бид нарт нөгөө энэ хятад улсыг ойлгох илүү төхөн байдаг. За баярлалаа. За манай араа зүг өргөжлөн нөлөөхөн сонсож байгаарэ. За миний хичээл бол нэг гэрэгт 2 удаа, нэг орвол 3 цагаар, оройгийн 7 цагаас 10 цаг хүртэл орно. Тэгвэл би оройгийн 7 цагийн шууд нэвтрүүлэг бол их таатайхан сандгадаг. Энд би энэ сурахтаа гарааж байгаа аваачиж сонгосоосон. Тэгсэн чи одоо манай хүүхдүүд их сонсож их баярлж одоо дөөдөө ойлголоо, ийм ойлголоо гэж энэхэн шингээлтийн авъя гэж гойсон байна. Тэгвэл одоо би энэ 3 улсын Монгол хүүхдүүд очиол орж явах учраас манай радиогийн RVM-ийг сонсуулна. Тэгвэл одоо их таатайхан байна. Бид одоо Монгол радиог сонсоод их юм өдлөө, түүхээ ойлголоо. Бүдэн Монгол хүн манай ангуур хаагуур хөдий байхыг ингэж их мэддэг. За баярлалаа. Ер нь одоо араа зүүн хувьд бол ингэж л ажиллаж байгаа бол одоо та нарын сайхан ус ярьжсэн шүү дээ. Араажууд одоо бүх нийтээр ингэж үнэн оруулалтаар хөрвөл араажууд хүмүүсээс сэтгэлдүүл хүрнэ гэдэг. Манай хамаг эцсийн журлаг болсоо сонсогчдод нэг сайн илчлэгдэх юм байна. Инглээр манай сонсогч манай араажыг хайрлж манай араажууд идэвхтэй орж ижлээвэл бид нь харилж нэг жөргөжүүлж нэг дэн илчилж ингэж радиогийн хамтаараа навч явъя гэж боддог. Англиар энэ талаас авчдаг юм аа бид нь өөрийн сонсогчдод нэн ихэр талархаж ястдаг шүү дээ. Сонсогчийн хуваар одоо энэ үйл ажиллагаанд оролцсондоо бол их баяртай байна. Тэгвэл би бол одоо радиогоо бол маш эртээс сонссон хүн л да. Одоо 60-аад оны сүүл 70-аад он гэхэд л одоо энэ радиог хөдөө сонсдог байсан. Радиола өөрийн хажээж гэсэн өөрийн давуулаг талтай гэж би боддгоо. Яагаад гэвэл тэр өөрийн орон зайд хязгаарлагдахгүй, орчин тойрны нөхцөлд хязгаарлагдахгүй. Энэ давуулаг талаараа одоо манай Монгол радиогийн үйлсэл улам сайхан болно гэдэгт би бат итгэж байна. Баг сургуульд орох үедээ хамаг ангууд Өвөр Монголын радио дээр ном мөтгөө ноён гэсэн нэгэн үлгэр ярьж байсан. Энэ үлгэрийг сонсоод сурагч байхдаа үлгэрийн уралдаанд ороод 2 дугаарт орж байсан. Ингээд Өвөр Монголын радиогийг их ойлгосон гэж хэлж болно. Хаад бол нэг залуу хүн болсны хаваас эдгээр нэвтрүүлгээс бол өөрийгөө чинэглэх оюун ухааны мэдлэгийн тийм хурамдал болж байдаг. Инкрэн Өвөр Монголын радио надад монт нэгэн багш байсан. Энэ үл хичээлээд надад оюун ухааны нэгэн хүмүүжил өгдөг багш байсан. Ингээд та гурвууд нэгдүгээр ярилцлага өгөх үед энэ цаапан дээр ирээ суунаа. За одоо ийм хоёр юм хийнэ. Нэгдүгээр нь яхаа алга машид тийм үү тийм жорог үжигдэл энэ төр авнаа. Дуу чимээ. Тэгээд дараа нь манай багш нарыг нэг тоглуулъя. Энэ хоёроор гараад ингээд би уртан тоглож. Нэгнээр ингээд одоо гараа яад юм хөдөөрөө ингээд гарч ирдгийг. За гарч ирээд ингээд цоо яг байгаад ясгийн Kita sejauh ini